Кремийн дөрхөөсөө. За энэ инфляцийн одоо 2% үүсгэж байгаа эрчим хүчний салбарын талаар ярилцъя гэж би асуулт өгсөн байгаа танд. Тэгээд энэ дулаантай холбоотой нэг сони юм яваад байгаа. Та мэдж байгаа ах. Эрдэнэс 5 толгоогоос 300 тэрбум төгрөгийг гаргаад энэ шахмал түлш бүгд найрамд хятад ард улсаас бид нар авж байгаа. 1.1 сая төгрөгийн өртөгтэй. Ирээнд оруулж ирэх дүн нь бол 700 мянган төгрөг. За тэгээ хотлоо оруулж ирэхээр 1.1 болчдөг. Иргэдэд зарахтаа нэг 200 мянган төгрөгөөр зарж байгаа шүү дээ бид нар. Тэгээ нөгөө 750 цэгээр борлуулж ирсэн аа. Одоо болохоор нэг 350 цэг болгоцсон. Иргэд нөгөө төлшөө авах гэж ойчрлоод нэг ийм хүнд байдалтайгаа. Тэгэд энийг ер нь хэн шийдсэн юм? Ийм шийдвэрийг. За манай засгийн газрыг томилогдоод бүрдэх үед энэ тендерын зарлагдаад бараг шалгарсан зогсоох боломжгүй гэж байсан. Өмнө ч гэсэн тэр орчны бохирдлын хорооноос одоо энэ бортэгэнтэй холбоотой шалгагдаад яригдаад байгаа асуудал чинь бас яг ийм хагас кокс нүүрс бахныг оруулж ирээд одоо хадгалсан. Тэр нь бас энэс илүү үнэтэй байж идэм байлээ. Тэгэхээр энэ маргааш би явж одоо газар дээр нь үзэж энэ яг хоруу чанаар өөр ашиг хэмийг газар дээр нь үзэж танилцъя гэж төлөвлөж байна. Энэ бол тендерийн шалгардаад зарлагдаад компани шалгарсан нөхцөлд бол буцаах болдгоо одоо олон улсын шүүх юугаар явдаг ийм гэрээ контрактууд ихэвчлэн хийгдсэн байх юм. Олон гэрээнүүд тэгж хийгдсэн байна. Тийм учраас энэ өөр ашгийг бол одоо бид газар дээр нь үзэж тухайн үедээ бол Улаанбаатар хот утаагүй болчихноо 50% буурчнаа. Энэ бол одоо хамгийн шилдэг ойрын технологи гэсэн. Бид бол цахилгаан халаагаараа нэмэгдүүлээ. Тэр 5,000-ыг одоо яалтаа хэрэгжүүлж 5,000 айлыг одоо хамгийн хотоотой газрууд цахилгаан халаагаар шилжүүл. За цаашлаад энэ дунд хугацааны шийдлүүдээ утааг бууруулах зохис бодлогыг цахилгаан халаагаар газ 5 юм зохис бодлогын шийдлийг гаргаад энийг хэрэгжүүл тэр шахмал түлшээч гэсэн хагас коксож гэсэн Монгол улсад үйлдвэрлэдэг бол Багнуур болон Улаанбаатар хотоор хэрэгжүүл гэсэн ийм чиглэл гаргаад ажиллаж байгаа дараа жилийн үед бол. За энэ жилийн бол одоо бид нар 100 өнгөрж явахад одоо томилогдоод энэ асуудлыг одоо аль болох үр бүтээлтэй байхыг шаардж байна. Энэ бол бас эрчим хүчний хангамжтай бас холбогдох асуудал болно. Цахилгаан халаагын асуудал. Энэ дэг нь 2 минут тэгээд 1 минутаар тодруулж болно гэсэн юм байна. Тэгэхээр Цэнгүүн гишүүнд одоо 2 минутыг бүтөөгч. Тэгээд ерөнхий сайд 1 минутаар хариулна. За Цэнгүүн гишүү. Энэ тэгээд их сонирхолтой гадаг зүгээр хин шийдвэр гаргасан юм бэ л гээд. Одоо Монгол улс чинь өөрөө ямар нүүрсний баялагтай улс вэ? Тийм байж иж ийм шийдвэрийг яг хин гаргаа явцсан. Та засгийн газрын тэр за нийслэл гэж чинь тий. Нийслэл Нямбатар дарга шийдсэн юм уу те? Би нэг цоожиг сүрэнд сайд шийдсэн болов уу гэж асуух гээд ижлээ л да. Тэгэд яагаад энийг асууж байгаа гэхээр чинь сүүлийн 15 жил 5 их 80-ыг бид нэр одоо утаатай тэмцгээд зарцуулсан баг да. Тэгэд энэ 5 их 80 төгрөг өөрөө зүгээр салхинд хийсэд алуулсан. Хин шин дээр хариуцлага үүрч байгаагүй. Тэгэд үндсэндээ энэ утааны тухай асуудлаа бид нар шийднэ гэхээр ингээд орон сууц байрны ингийн тэгнэ гэд бодит байдлуудаа ингээд байхгүй болгоо явчихдаг. Тэгээ төрийн өмчт компаниуд нь энэ дээр ажиллаж байхад төрийн өмчт компани менежментээ сайжруулна гэдэг. Тэгээ та уул нь санаж байгаа бол анх томилогдохдоо төрийн өмчт компаниудыг ховчлно гэж хэлсэн. Тэгээ би танаас асуужсэн яг 47 компаниг эрчим хүчний компаниг ховчилж болж гинөө. За та ховчлох уу гэхэд эхний 100 хоногт би 20 компаниг ховчилчихна гэсэн. Тэгэд 8 сарын 1-ний байдлаар бол та нэг компаниг татан буулгаад нэг компани дээр нэгийг нийлүүлсэн л ийм үр дүнтэй байж шин. Тэг хизээндээс та ажиллаа хийж байгаа юм би. Эрчим хүчний компаниуд дээр бол асар их менежментийн шинжилэл дутагдаад тэнцээ бид нар одоо энэ захиргаануудын солих шаардлага гарсан. 6 сарын 2-нд энэ ТЭЗ 3 дээр гарсан дэлбэрэлтийг одоо ярьж байгаа хүн алга байна. ТЭЗ 3 дээр та бэд томилсон. Та яагаад ТЭЗ 3 дээр бэд томилох шийдвэр гаргасан юм? Тухайн үед ТЭЗ 3 ч өөрөө 100% төрийн өмчт компани. Тэгэхээр төрийн өмчт компани туузаараа дамжуулаад гүйцэтгэх захирлаас болоо тэнцээ шийдвэрүүдээ гаргаад явах чадамжтай байх хэрэгтэй. Төр өөрөө тийм чадамжтай байх хэрэгтэй. Тэгж яагаад гинт бэд томилол энэ асуудлыг шийдээд алга болцсон юм шиг болгочихж байгаа. Тэгээ түр чин таны удирдах байгаа засгийн газар чи ажиллаж чадахгүй юм шүү. Таны кабинет чинь таны үгэнд орохгүй юм шүү. Би танаас 15 асуулттайгаар асуусан. Эрчим хүчний салбарт болж байгаа бүх бодлогуудыг асуусан. Ерөнхий сайд хариулна. За 1 минут хариулах учраас товч хариулъя. Нэгдүгээрт
эрчим хүчний 2 компани татан буулгасан. Цаашдаа эрчим хүчний компаниудыг дамжуулахыг бол хөвжилж болохгүй түгээх болон цахилгаан станцуудад олон нийтийн хяналттай болох паблик компани болох ажил хийгдэж байгаа. Тэр үед миний хэлж байгаа шалтгаанаар энэ бол аудитлэгдсэн байх нөгөө IPO гаргахад шаардах шаардлагуудын процент 100 задгаа байгаа учраас эдгээр хэрэгжихэд хугацаа авч байна. За Б томилхын хувьд бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу парламент бол одоо нэг тэрэмчийн компаниуд хууль батлагдаад өгчүүл тэр Б томилх процесс чинь тэн чинь өөрөөр хөгжүүлсэн байна. Энэ чи хийсэн практикийг хэрэгжүүлэхгүй бол дэлбэлтээс шалтгаалаад онцгой дэглэмтэнд эрчим хүчний салбар тогтоохгүй бол өвлийг өнтөд авах уугүй юу? Улаанбаатар хот хүлдэх уугүй юу гэдэг асуултын нэмдэг тавигдсан байсан. Ингэж онцгой дэглэм тогтоож ТЭЦ 3 болон бусад эрчим хүчний салбарууд дээр өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилласны. За баярлалаа. Минут дууссан.